орны эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Эм Мандхан нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлц хэсэг асуудлыг 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлцэж анхны хэлцүүлэлт бэлтгүүлэхээр байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороонд шийдвэрлсэн болно. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооны 2025 оны 22 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн Ж Батарт миний бие бүрэлдэхүүнд нь Улсын их хурлын гишүүн Д Жаргал сайхан С Замира С Лүндэг Н Наранбаатар Эрсэд дожноос ажиллаа. Байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлцлээ. Хуулийн төслийг анхны хэлцүүлэг явуулах үед Улсын их хурлын гишүүн С Ганбаатар хөдөө аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг төвлөрүүлэх, хадгалах, худалдан борлуулах төвийг аймаг суманд байгуулах, төр хувийн хвшлийн түншлэлээр хөгжүүлэх, хөдөө аж ахуйн судалгаа хөгжүүлэлт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг үзүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа. Ажлын хэсгээс хуулийн нийт томьёог тодорхой болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар зүйн байршил, экологийн онцлог, дэд үтсийн хөгжил, хүн амын нягтрал болон биологийн бусад нөөц зах зээлийн эргэлтэнд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлэх. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого судалгаа хөгжүүлэлтийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих, чиглэл шалгуурыг тогтоох, бүртгэх ажлыг нэгдсэн шүлжээ бий болгох зэрэг асуудал яригдлаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд төрийн удирдлагын тогтолцооны цар хүрээг тогтоож, бүртгэл, хяналтын нэгдсэн сахим систем бий болгох, харилцааг зохицуулах. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл холбогдох зохистой дадал стандарт техникийн зохицуултыг мөрдөх, шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлийг төрийн дэмжлэг болгох болгон ажиллах. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилсан тогтвортой хөгжүүлэх, зорилттой төлбөрийг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилттой төлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулах, хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон боловсруулах зэрэг нийт 26 зарчмын зөрүүтэй саналын томьёол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёолоор 5 хүнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын гишүүдээ хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлсэн шийдвэрлэхийг хүсье.